Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Нийгэм судлал хичээл олон улсын харилцаа бүлэг сэдэв хичээл номер 1. Хичээлийн сэдэв буюу олон улсын харилцааны агуулга тодорхойлолтын талаар үзэх болно өнөөдөр. Бид юуг судлах вэ? Олон улсын харилцаа гэж юу вэ? Түүний агуулга тодорхойлолтын талаар судлах бол бид юуг чаддаг болох вэ? Олон улсын харилцааны агуулга тодорхойлолтын талаар мэдлэг үтээж эзэмших ёстой байгаа. Хичээлийн агуулгын хувьд 1-р олон улсын харилцааны үүсэл хөгжил, 2-р олон улсын харилцааны онол арга зүй, 3-р олон улсын харилцааны агуулга хэлбэрийн талаар судлах бол хүүхдүүд та бүхэн дэвтэр дээр гол ойлголт ангиллыг тогтон үзэж тэмдэглэн аваарай. Олон улсын харилцааны үүсэл хөгжлийн хувьд хүн төрөлхтний түүхэн дэх олон улсын харилцаа нь анх төр тус бий болсон цагаас эхлэн хөгжижээ. Өнөөгийн олон улсын харилцааны систем нь Вестфалийн энхэн гэрээр эхэлдэг гэж үздэг бөгөөд 1648 онд Европын хаанчлалын дандуус хоорондоо дайр олон улсын жишгээр бие биений хүлээн зөвшөөрдөг Вестфалийн зарчмын тогтног Вестфалийн зарчим буюу олон улсын харилцааны эхлэл гэж үздэг болсон. Олон улсын харилцаа гэж юу вэ? Олон улсын харилцаа гэх нэртэй яг 18-аас 19-р зууны үед бүрэн эрхэт төрт улсуудын систем бий болсноор анх үүссэн гэж үздэг байна. Олон улсын харилцаа гэдэг нь дэлхийн улс ба улс оролцогчдод хоорондын олон талт харилцаа тэдний гадаад бодлого үйл ажиллагааг судалдаг нийгмийн шинжилгээ ухааны салбар болон хөгжиж ирсэн байна. Олон улсын харилцааны хөгжлийн үе шатыг 5 ангилдаг бөгөөд 1-р нь бага улс нутгийн харилцаа буюу олон улсын харилцааны анхны үе бөгөөд аливаа улс өөрийн хөршүүтэй харилцааг тодорхойлдог. 2-р нь бүс нутгийн харилцаа буюу улс орнуудын хадгалалтаа хийхийг сонирхож хөршийн цаадах хөрш орнуудтайгаа намын хийхийг тодорхойлдог байгаа. 3-р нь их бүс нутгийн харилцаа буюу гадаад худалдааны харилцаагаа улам өргөдгөж хөршийн цаадах улсын эд барааг нэмэн өртөгтэйгээр худалдан авах орлогын үр дүн хэлдэг бол 4-р нь төв дамнсан олон улсын харилцаа буюу далайн тээврийн хөгжил твүүдийг хамарсан агуу их байдал дагуулan зэргийн үр дүнг хэлдэг байгаа. 5-р нь дэлхийн дахны олон улсын харилцаа буюу хүн төрөлхтний техникийн их хэрэглэж ялангуяа Европын улс орнуудын эдийн засгийн чадвар нэмэгдэж колоничлын бодлого явуулснаар эхэлсэн гэж үздэг бөгөөд энэ нь одоо дундад зууны үед бол эрчим эхэлсэн байдаг. Шаардлагын хувьд аль ч улс орн бусад улс ард түмэнтэй ялангуяа хөрс зэрэгэлдээ улс орнуудтайгаа олон талын харилцаатай байдаг. Зөвхөн дотоодын бодлогын үр дүнд нийгмийн бүхий л хэрэгцээг хангаж чаддаггүй гадаад оронтой харилцаж байж зарим хэрэгцээг хангах шаардлага урган гардаг нь олон улсын харилцааны нэн төрний шаардлага үүсч байдаг. Олон улсын харилцааны онолын хувьд 1-р нь Италийн яруу найрагч Дантегийн зохиол бүтээлд дурддагдсан идеализмын онолго. Энэ онол нь улс хоорондын мөргөлдөөнийг багасгах хамтын ажиллагааг өргөжүүлэх үзэл санааг дэвшүүлдэг бөгөөд дэлхийн 2-р дааны он жилүүдэд ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг. Дараагийн онол нь реалист онол буюу Италийн сэтгэгч улс төрч Макиавелли тавьсан байдаг. Олон улсын харилцааны мөн чанар бол тусгаар улсад өөрийгөө хамгаалах сонирхлоо хэрэгжүүлэх, эрмэлзлэх, өрсөлдөөн түүний тэнцвэр зэргээр тодорхойлогдвол гадаад бодлого сонирхол түүнийг хэрэгжүүлэх бололцоо хоёрыг нарийн тооцох хэрэгтэй гэж үзсэн энэ хүн байна. 3-р онол нь буюу Карл Маркс байдаг. Марксийн онолын хувьд буюу дэлхийд пролетарын хойсгол хийх аргыг ашиглан ангийн ялгаа, хувийн өмчийг устгавал үндэсний засгийн газар үндэстэн улсын хэрэг үгүй болно гэж үзсэн бөгөөд тэд олон улсын харилцааг улс орнуудын баян ядуугийн тэмцэл гэж үзсэн. 4-р онол нь федерализм онол байгаа. Орчин үеийн дэлхийн ертөнцийн улс орнууд өөр хоорондоо нэгт холбогдсон харилцан хамааралтай болсон улс орнуудын хамтын ажиллагаа оновчтой аргуудыг эрэлхийлэх нь нийт хүн төрөлхтнийг хамарсан хөгжил дэвшлийг гаргах чухал хүчин зүйл гэж үздэг онол байгаа. Олон улсын харилцааны агуулга, олон улсын харилцааны хэлбэр бүтэц бүрэлдэхүүнээс шалтгаалan олон янз байх бөгөөд тус агуулгын үгэнд холбол олон улсын харилцааны түүхэн хөгжил, уг харилцааны хэв маяг хэлбэр тогтолцоо,
Мөн дэлхийн улс орнуудын хамарсан төрийн бодлого, бие даасан улс орнуудын харилцан хэм хэмжээ тогтоосон олон улсын эрх зүйн хэм хэмжээнүүд, дэлхийн улс төр эдийн засаг соёлын харилцаа зэрэг олон улсын харилцааны агуулгыг бүрдүүлдэг онцлогтой байна. Олон улсын харилцааны хэлбэрийн хувьд хамтын ажиллагаа, өрсөлдөөн, хараат байдал, дайн зэргээр тодорхойлогддог бол олон улсын харилцааны оролцогчдыг улс ба улс оролцогчдын хоорондоо болон улс ба улсууд хоорондоо улс оролцогчд хоорондоо оролцохыг хэлдэг байна. Олон улсын харилцаа. Олон улсын харилцаанд оролцох нэгдүгээр үүрэг нь улс төр, эрх зүй, эдийн засаг, соёл зэрэг олон талт харилцааг гадаад бодлогоор дамжуулан оролцох үйл ажиллагааны цар хүрээний нөлөөгөөр тодорхойлогддог байна. Хоёрдугаарт нь чиглэлийн хувьд улс төр, эрх зүй, эдийн засаг хөдөлთა шинжилх ухаан хүмүүлгийн чиглэл байдаг бол олон улсын харилцаанд оролцох нөлөөллийн хувьд төр, эдийн засаг, соёлын хүч чадах, үйл ажиллагаа өөрийн боломжоор хянах үнэлэх явдал байдаг байна. Тэгэхээр олон улсын харилцаанд бол тухайн улс орн хүссэн хүсээгүй хөрш орнуудтайгаа харилцаж эхэлдэг гэсэн энэ санааг илэрхийлж болох нэ. Олон улсын харилцааны улс оролцогч нь их гүрэн байна. Өөрийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш холбоотон улсууд буюу бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүчин чадалтай байдаг бол дунд улс нь өөрийн буюу ойрын хүрээлтэд буюу ялангуяа хөрш улсууд бүс нутагтаа баттай буюу нөлөөлдөг голцлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсууд байдаг байна. Харин бага улсын хувьд олон улсын харилцаанд нөлөө багтаа ч өөрийн тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэрэгсэлтэй байдаг бөгөөд энэ нь бол орчин үед зөвлөн хүчний бодлогыг илүү их домгой ашиглаж хэрэглэж байна. Ингээд өнөөдрийн хичээлдээ анхааралтай оролцсон хүүхдүүдэд баярлалаа.